сэтгэлч гэсэн таваас. Зүгээр л үнсэн шуурга болоод би одоо Монголоос зүгээр л амар айж байна. Би сайн өмгөөлөгч очвол би алуулсан шүү дээ. Би одоо Кирүүн алдаас аавын хэрэг байгаа цагдаагаас очиод уйлаад гуйсан ч юу ч өөрчлөгдөхгүй. Би яг хор тавдар туссан юм шиг. Тэ огт ирүүлэр сэтгэж чадахгүй. Ер нь л аавын хэрэг амиа оролт биш шүү дээ. За сайн бацхан үзэгчтэй манай тод мэдээгийн зочны буланд Ариун Заяа охин манай оролцож байна. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. За хоёулагийн ярих юм их байна. Тэ Ариун Заяа гэдэг Монгол улсын иргэн бүсгүй тойрсон одоо ховжив шарм гэдэг ер нь их байгаад байна. Тэгэхээр хоёлаа яг асуудлын эхлэл гэвэл миний хувьд кофе асгадгаас ер нь бол хэлж бодож байна. Энэ яагаад гэвэл иргэд бол одоо ямар ч үйлдэл хийсэн энэ кофе асгадаг гэд ороод ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр та яг өөрийнхөө одоо яагаад тэр кофе асгасан тэр үйл явдал юунаас үүссэн? Сүүлд бас зохион байгуулалттай айч гэж яригдах юм тий. Олон янзаас ярьж байна. Одоо эцэстээс нь иргэдтэй тодруулж өгье. Эзнээс би бүр кофег очиж энэ тэнд ярьсаар айгүй их ярьсан. Амар их дэлгэрүүлэл өрөөл үгүй. Товчхон хоёлаа гоё мэдээлэл өгчөөд эхлэдэг үү? Ер нь бичлэг хийгээдснээс л болсон юм уу? Тийм. Тэгээд тийм амар сүрхэн юм бодоогүй шүү дээ. Зүгээр нэг үе охтууд амар нөгөө тасан төрсэн том хөгшөө охин жоохон охтуудыг дээрлэхлээ юм өдрөө гэл цацагдал байсан. Тэгээд одоо тэгтээ кофений нэр мөрнээс тэгж яадгүй шүү дээ. Угаасаа кофег орнолт мэдэх юм чинь тэгэл кофег орнолт дуудах нь ойлгомжтой. Тэгээд би тэрэн дээр нэг намайг кофе гэлээ мэлээ ерөөсөө огт юм бодгомөө. Тэгээд бүр тассан шүү дээ. Тэр эргээс болоод сургуулиас ч хөөн ч юм уу тий. Мөн хэрэгт татагдсан гэл мэдээнүүдэх явсан. Тэр хэрэг хэрхэн шийдэгдэж туссан юм бэ? Нөгөө хөнгөн зэргийн гэмтэл гарсан гээд хөнгөн зэргийн гэмтэл гараагүй хэрэг дээр. Тэгээ 400 сая төгрөгөөр бусдын бид хөнгөн гэмтэл өчрүүлсэний торуулаад бас. Тэгээ мөсийн сургуулиас хөөсөн. Тэгээ би өөр сургуульд орсон угаасаа цаг алдаж болохгүй. Тэгээд мөсийг шүүхэд өгөөд хууль бус шийдвэр гаргасан гээд нөгөө шүүхээр хин нэгний буруудыг тогтоог байхад мөс тогтоогод төвцөн штэ. Тэгэнгүүт нөгөө манай өмгөөлөгч тэгвэл мөстөө бүх зөрчлийн хэрэгтэй хөвгтэй хөө гэж дайраад. Тэгээд тийм басан. Тэгээ мөсийн шүүх нь юу болсон гэж дэлгэрүүлээд. Мөсийн шийдвэр хүчингү болсон. Тэгсэн ч сураагүй мэн таажаад. Тийм сураагүй. Тэгээ угаасаа өөр сургуульд ороод төгсөж байгаа юм чинь. Гэтэ гол нь дипломоо өгөндөөцөлж авмаар энэ. Гэтэ тэр яад юм бол захиргааны шүүхээр дахиад явдаг. Тэр үеийн кофе халуун кофе байсан гэж яригддаг шүү дээ тий. Халуун л байсан. Би нөгөө өмгөөлөгчтэйгээ аавтайгаа ярихгүй 2 хоног нөгөө айгаад бичлэг цацагдангууд нь тэгээ гараад ирсэн чинь дандаа мөстөө кофе уудаг охин гэж ярьслахстай та юу яриад байгаа юм бэ хаа гэдэг нөгөө өмгөөлөгчтэйгээ. Тий. Одоогоос ер нь хэдэн жилийн өмнө болсон бэ? Тэр үед Ариун Заяа. За хэдэн настай байсан бэ тэр? 21-тэй. Одоо 26-тай. Амар харамсалтай санагддээ шүү дээ. Ингээд яг нөгөө тэр гой нас ингээд ийм хачаа асуудлыг тойроод өнгөрцөн гэж бодохоор. Тийм тэгээ тэрнээс хоошоо минь 5 жилийн хугацаа өнгөрч байхад би яг одоо байгаа амьдрал руугаа анхаараагүй юм шиг хуучин юмтайгаа зөөрөлдөд байсан юм шиг. Тэгээ өнгөрөөсөн юм шиг санагдтыг. Тэгээ яг энэ кофений асуудлын дараа аав нь үүд болсон тий. Тийм 2 жилийн дараа. Тийм. Одоо яг тэр үеийн хэрэг явдлын тухай та ярьж өгөөч. Яг хүү амны хэрэг гэж сонссон. Мэдгдсэн тий. Тэгэхээр энэ шүүхээр яг эцэслэн амиа оролт гэж мэдгдсэн. Тэгээд тэр нөгөө цогцсон олдонгуудаа шууд амиа оролтыг гаргацсан. Олдонгуудаа. Тийм, Орбси явна штэ задлан шинжилгээ. Тэр мэр юу ч аахгүй шууд амиа оролтыг задлцсан. Тэр шууд нөгөө 2 цагт би Таиландд байсан юм аа. Тэгээ Малайз руу нисгээд аэропорт руу явж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай найз залгаад нөгөө арай сэтгэлээ бариараа гэл 4 цагийн дотор тэгэл
Тэгээд тэрнээс хойшоо яг 14 хоног юу басныг сандгүй маа. Тэгээд 3 сар 4 сарын дурсамж мерсер толгойд байдаг. Өс нөгөө хүний бие чи өөрийгөө аврах гад муу дурсамжуудаасаа ингээ арилгаад эхэлчихсэн юм байлаа шүү дээ. Тэгээд ийм short term memory loss гэх тийм өвчтөй болсон. Кофений өмнө дараачийн хэдэн сар. Тэгээ аавыг өнгөрсний өмнөх дараачийн хэдэн сарын дурсамж бараг байхгүй. Тэгээ ингээ хүмүүс ингээд үеийнхээ энтертайгаа юм ярихаар чи танилцсанаас санахгүй юм уу гэдэг. Харин юм болцсон юм аа гэлдэг. Тэгэхээр нэлийн хүнд шоконд орсон. Тэрнээсээ бас аягүй их гэмтсэн байна тий. Сэтгэл зүйн. Гэтэ одоо яг гарсан мүү гэж бодохоор бас л мэдгүй. Яг тэр ирчээрэл яваад байгаа юм шиг хаяа санагдаад байдаг шүү дээ. Нөгөө гашуудлыг давж туулахад хүнд 4-8 жил гэл нөгөө тодорхой хугацаа байхгүй. Тэнгүүтээ одоо миний хувьд дөнгөж 2 жил өнгөрсөн байгаа болохоор бас өөрөө зүгээр болно үз. Хууль эрх зүйн хүрээнд ер нь амиа орлсон байсан ч гэсэн ар гэрийн зүгээс ямар нэгэн одоо сэжиглэх үндэслэл байвал хэргийг ер нь өхөн сэргээх боломжтой байдаг штэ. Ер нь тэрэн дээр яг цагдаагийн байгууллагатай хандсан уу, явж үзсэн үү? Би одоо ингээд хохирогчоор тогтоож байгаа штэ. Хүүхэд нь болохоор цагтаан цухтаад байдаг штэ. Амар цухтаад байдаг. Харахаараа бараг шууд эргэж хараад алхаж болохоор. Тухайд нэг прокурор тавигдсан байсан юм. Тэгээ би нөгөө тэр прокурор ингээд манай аавын хэргийг хянжаасан юм байж ич намайг ингээд нэг жижигхэн зөрчлийн хэрэг дээр ингээд ялах гад тэр чинь одоо ямар ч хэрэг яллаа бас нэг жижигхэн бараг машины торгон шахав юм дээр заавал ингээд 7 хоног ачин гэд нэг тиймэрхүү юм оруулаад ирсэн аахгүй юу. Тэг би энэ прокурор одоо яасан бол намайг ингээд Батбаярын охиныг 20 гэдэг тийм даалгавар цаанаас авсан байх та гэд ер нь л аавын хэрэг амиа хорлт биш шүү дээ. Тэр бол асар ойлгомжтой амиа хорлт байсан байлаа гэхэд гой цэвэрхэн явуулах хэрэгтэй байсан. Тэр цагдаа нар цогцолцсноос хойшоо задлан шинжилгээ хийгээд гуйн дээрх хутганы шарх мархыг найрлагаа тэгэхгүй шууд гэр бүлийн дуутахгүй цогц таниулах дээр оронгууд нь гуйн дээр нь хутганы шарх гэж хүн өөрийнхөө гуй руу хутга зоочоод дараа нь өөрийгөө бууд талаа алчдаг тийм тэнийг юм байхгүй шүү дээ. Тэгээд тэнэг хүн хуурж байгаа юм шиг тийм бахан юмнууд тавьчаад одоо ингээд нөгөөтгөндөө хэлэг хөг байхгүй цухтаа яваад байдаг. Тэгээ нэг тиймэрхүү өмгөөлөгч маань бас аавын хэрэг дээр авсан өмгөөлөгч маань байдгүй. Би яг өчигдөр ингээд тантай яаж холбогдсон ер нь ингээд дөргө хүрээд мессеж өчөө сууж байгаа хгүй. Би ингээд галзуураад дайрмаар байна. Яг аавыгаа алдсан тэр гашуудалтаа уур хилэндээ тий. Тэгтээ ингээд тэр хүний хуульч ахын зүгээс бас амар хүндэлдэг мундаг өмгөөлөгч аахгүй. Тэгээд одоо өмгөөлөх юм бол ядаж надад менторл гээд явах юм уу мэдгүй. Тэгээ аавын хэрэг дээр бол би тийм Монгол шудраг ёсмос огт яриад хэрэггүй. Хуульч болсон нь шал буруу байсан. 20 оронд хуульч болъё гэж хүн бодохгүй шүү дээ. Хөргөл дээр нь гараа л гэж бодно үстэй. Манай аав гарсан шүү дээ. Тэгээд Монголд бүх юм бол амар юу байна. Болохгүй юм шиг санагдаж байна. Тийм. Тэг хүмүүс ч болохгүй гэж харддаг юм шүү. Бүх зүйлийг сүхэж гаргаж ирээл ер нь тэгэл сошиалаар бүх ялгаал явагдчихад байна л да. Нэг зүйлс нь нэрийг хосчиж болохгүй тийм хэцүү байдал үүсчихэд тийм тий. Тэгэхээр одоо яг таны хувьд аавтай байх үеийн ярин заяа тий. Аавгүй байх үеийн ярин заяа тий ямар ялгаатай вэ? Аав гэдэг хүн ер нь хүний амьдралд хэр их нөмөр нүүлгтэй байдаг гэсэн тий. Уйлмаар ойлаад ярьж байна шүү. Салфетаг авчих уу? Аавыг миний аав байсанд амар баярлалтай юм аа. Их надад нөгөө толгойн дотор сайн үр суулгаж өгсөн байна. Тэг тийм арчаагүй, зориггүй, сул дорой охин бүтээгээгүй байна. Ядаж нэг хаана очмоор байгаагаа мэдчихээн. Ямар хүн шиг баймааргүй байгаагаа мэдчихээн. Тэг аав улс төр тайсан гэл хүмүүс тэгэл нөгөө нэг авилгачин хөхт гэдэг байхгүй нөгөө. Чамаагүй. Тэгээ би ер нь жоохон байхаас нөгөө нэг аав чинь айгүй их controversial гэхээр маргаантай хэрэгүүд дээр их явдаг гэсэн шүү дээ. Нөгөө нийгмийн харж байгаа үнцээр ер нь бол буруу. Тийм.
хуулиар явахаараа юм чин шал өөр болж байгаа шүү дээ. Зүйл залтыг мэддэг болоод гэж холоо яриад байт юм уу хүмүүс. Тэгээ 10 жилд нөгөө аавын өмгөөлж байгаа хэрэгээс болоод над руу бас хүүхдүүд их таардаг гэсэн ангид. Тэгэл би одоо юу гэж ааваас өөрөөр бодох уу? Алин бодноос хол унахгүй шүү дээ. Угаасаа хүмүүс тэгээд үздэг намайг. Тийм унахгүй. Чиний хүүхд ч гэсэн чамаас хол унахгүй л ахгүй юу? Тэг би ер нь бол алим тэр хол унахгүй байгаа модонд амар баярлж байна. Тэр мод миний мод байсанд баярлж байна. Аавтай байх, аавгүй байх хоёр угаасаа тэгэл хүн болгоны эцэг их өнгөрнө. Бүгдээрээ л дуусна. Аав тэр нөгөө мөрөөдөд ярьдаг гэсэн юмнууд нь тэр амар сонирхолтой. Одоо тийм залуу хүн болцоонд ингээл яваал ингээл эрэгтэй хүмүүнтэй байж тээ. Аав тэр ярьдаг гэсэн сэдвүүдээс авч гардаг юм шиг санагддаг. Багтаа ядуу байлаа штэ. Сэтгүүлч нар их тэрийг нөгөө намайг бантаах зүйл юм шиг надаас асуугаад байдیں۔ Чиний аав чи ингээд ийм гэр оролт таад амьдэрдэг байсан ядуу гуйлахчингаас яаж Монголын топ өмгөөлөгч басныг ярьмаарч гэж. Чи давхаргаа солих гээд үзэх юм уу? Чадахгүй хаа. Давхарга солих гэдэг бол амар юм билээ. Хүн мөнгөтэй болно, баяжин давхарга дотроо ингээд сайжрна. Түүнээс хизээч шараад шавар байшинд амьдарч байгаад 3-4 давхар хаустай амьдардаг хүн болох амар хэцүү л ахгүй юу. Хүрээллийнхаа хүнтэй бизнес хийх гээд үзэн хүрээллийнх нь хүмүүс дандаа гудамжны архичаад сүрцэн амьдралтай тийм хүмүүс. Тэгэхээр чи өөрөө солих гээд үзэлтэй. Нэг таксинд явж байсан бас юу яаж ийна? Таксины жолооч. Аав чинь тань ингээ Европоос ирсэн гэл нэг айгу кул юм аа шимтгүй би ойлгоогүй яг ямар хүн болж надад харагдах гэдэг юм. Тэгээд аавтай чи ингээ залуудаа хамт арх ууж явлаа мавлаа гэснээ мөнгө айгу эвтэй хайцантай хувь хүнийг ингээ тэгэхээр нь би өөрчлөгдөг байсан бол тантай адилхан үер явах юм шүү дээ. За зээш бууч явах гэж би буугаа явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг ингээ тийм монголчуудын нийтлэг ойлголт амар сэжигэн санагддаг бүдүүлэг. Тэгээд байгаал нэг газараа байгаалах ёстой гэсэн. Би өөртөө шууд зангаа өргөн. Нэрээ шууд шал өөр хүн болно гэж баяжгаараа. Тэр нь муугаараа биш л те зүгээр мэдээж тэр чинь ярих ярианы сэдв хүртэл шал өөр болоо явчих штеп. Доошоогоо тэгэл яах юм ямар их зовлонтойгоо яриа л хоорондоо Монгол засгийн газраас дуу муу зү тэгэл байж юм уу шиг лээ. Би бол тэгж амьдрахгүй. Хурдхан шиг энэ шаврнаас гармаар юм. Ахтуу хэдүүлээ. Гурлаа. За. Гэрүүлийнхээ тухай гоё яриач. Йоо, битээ яриараа гэдэг байт юм аа. Миний том дүү чинь бит хоёр чинь ихэр гээд багтаа худлаа ярьдаг гэсэн хүмүүст. Амир ойрхон. Тэгэл ариун зай бэлгүн зай бит хоёр ихрүүд штэ гэл нүүдг чинь том хөлтөттэй найслуулдаг. Тэгээ хөөрхөн тэгээд өссөн. Одоо ч тэгэл яг ихрүүчээ амир ихч дүүс мөс. Хаяа миний ах шиг амир буур сууртай хөө залуу байдیں۔ Тэгээд аав дүү хоёрын тэр сүүлийнхэн дурсамжууд нь тэр их гоё. Тэр талаар жоохон яриад. Манайх ч нөгөө зайсангийн юунд дэдэв. Туул голын өгөн дээр амьдардаг. Тэгэнгүүт нөгөө аав дүү 4 цаг ингээд далангийн замаар юм яриад алхсан гинэ. Тэгэл миний тухай, ээжийн тухай, бүх юмны тухай ярьсан гэдэг. Тэгээ дүү тэрийг ингээд яригуут нь би жоохон миний гашуудад тайлгцсан гэх юм уу. Тэгэл аавын хэлдэгээс өгнүүдээ тэр их гоё. Сайн нэг миндээсэн гэ кино гарсан байна. Урж идэр дүүтэйгээ үзлээ. Би бас үзсэн. Гоё кино. Манай амьдрал гараад ах юм. Гайхаад. Тэгээд нөгөө тохиолдол шүү гэдэг хэндээ нөгөө буцаасан ш давхарсан юм гарах юм болгоно. Тэг яг бүгд тийм нөгөө хурцсан хэрэг дээр аав ажиллаад нөгөө зоргийн алуурчин эрүүтэн шүүсэн хурцыг чинь 20 гэ бүүн болж байсан ш. Тэрэн дээр аав нөгөө хурцыг өмгөөлсөн чинь монголчууд бөөндөө хурцыг өмгөөллөө гэж дайраад. Тэгээ монголчууд нэг тэгж дайрч байгаа ч гэсэн тэгээ яг үүндээ чиний хүүхэд хүн алдсан гэд бусад хүнд гүтгэгдээд ирэхин цагт хин чиний хүүхдийг өмгөөлөх юм. Тийм элементарны юм мэдчихэл байгаач зүгээр албаар ингэж бөөндөө нийлж дайрдаг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө алуурчны юм уу гэл над руу 10 жил дайраал те. Эрүүтэн шүүдэг хүнийг өмгөөлсөн өмгөөлөгч охин мохон. Тэгснээ
Тэгж ширэлж байгаа. Их нь хээр алга бол унган шир алга малаг гээл Facebook дээр сургуулийн хүүхдүүд Нилээн болсон л да бас 16 настай охины хэрэг дээр өмгөөлөгч мэрэгэн косметикээрээ бүлээдлээ шүү дээ. мэрэгэн манай хамаатан яах юм бэлээ. Цусандаа байд юм уу хайшин. Тэр нөгөө мөөлөгч зарагч тийм. Тий. Гойс бахархмаар санагдсан. Би мэрэгэн өмгөөлөгчөөр амар бахархтаад. Тийм их галыг аваад явж байгаа хүн мундаг туслахаар норё гэж гойх гал яаж гойх авчраа болохгүй. Амар сонирхолтой. Миний өссөн орчин амьдрал, миний сэтгэж байгаа зүйлс монголчууд хоёр ингээд амар том заагтай ялгаатай байгаа байхгүй юу? За Монголд угаасаа ийм нийгэмд амьдарч байна л та. Тэгээд дээрэс нь нэмээд Facebook, social media ашиглаад ангууд ингээд бүр ингээд би яг хор тавдар туссан юм шиг. Тэ огт ирүүлэр сэтгэж чадахгүй. Бүр ингээд энэ утаанд би хүмүүсийг ирүүл сэтгэдэг гэж бодохгүй байгаа байхгүй юу? Хүний эрх яригдж байгаа. Өөртөө ингээд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйг үндсэн хуулийн дээрээ заасан байна штэ. Тэгсээр нэ бүгд хүлэн зөвшөөрсөн. Тэгэл одоо ингээд манай аавыг ингээд алаа ичдэг, амиуралт гэл зарлцдаг. Би ч гэсэндээ хүлэн зөвшөөрөхөөс өөр ямар арга байгаа. Би тэмцээгүйгээд ахаар би өөрөө ингээд амар зовоод байна. Амар муухай хүн болох гээд байна би. Тэгээ цаашаага дахиад доройж би нэг 40 жил амьдрах байлгүй дээ. Тийм муухай хүн болж би яаж амьдрах юм? Шүгэл үлээгч мүлээгч гэж ах шиг намайг бүр тэгээ нэрлэлсэн байлаа шүү дээ. Тэгээ гайхаа. Өөстө шүгэл мүлээггүй. Үлээдэг хүн биш байгаа шүү. Зүгээр нийтлэг ойлголт биш юм уу? Тэг хүн ингээд нэг охин ингээ хүчндүүлчлээгээ тэгэнгүүт нь тэрийн ийм болсон байна гэж хэлэх нь одоо тэг амар тэмцээд байгаа хэлбэр гэж бүр ингэтлээд ороодцсан байгаа байхгүй юу монголчуудын ийм энгийн зүйл байх ёстой. Тэгтэл тэр охиныг үеэл цагдаа ах нь намайг уцаар залгаж загинсаар байгаа боловсон. Чамаагүй. Тий. Чи дийлэхгүй, тоор дийлэхгүй гэхээр нь чи цагдаа юм аа. Чи ажиллаа сайч юм бол чи болчих юм шүү. Юу гэсэн үг юм. Яагаад ингэж хохирсон хүнийг нь загнаад байгаа. Та өөрөө цагдаа юм байж ч гэдгсэн чинь угаасаа Монгол чи бүх юм яаж авагдгийг мэдчихэл байгаа шүү. Ингээл бүх юм хог болоод эхэлж байгаа сте. Үнэн дандаа алга ташлалтайгаа ирдгүүгээд тэр амар үг санагдсан надад. Тэрээс гоё үг байсан тий. Үнэн дандаа алга ташлалтаар ирдэггүй. Гоё. Тийм. За одоо сүүлийн сенсац. Сүүлийн ч гэж тэр нэлен дээр үед болсон бичлэг гээд яринс ч хайлтсан тийм. Ээж тэгээ гэр бүлийн маргаа, эд төрөнгийн маргаантай. Юу тий? Энэ яг энэ асуудал юунаас болоод үүсв? Тэр сүүлд нэлен асуудалтай сэдвүүд бичлэгүүд яваад байлаа л та тий. Энийг сайхан бас үзэгчтэйгээ тайлбарлаад хэлээд өгч тийм. Нийт хөрөнгийн маргаан үүсгэр нөхцөл байдал манай гэр бүлд юусоо болтгүй юм. Зөв. Би бол өөрийнхөө авсан юм хангалттай гэж боддог. Ер нь хүмүүсийн дундад цайлан хийдэлээ тэгэл бодоход хүн бас яг нэг ингээл амьдарч байгаа хугацаанд хүүхдүүдийнхаа нөгөө амьдрах хүртгийг гаргана, эхнэр юм өөрийнхөө тийм сургуулийн зардлаас ийсэн энэ их зардлын хажуугаар тэгэл үйл хөдлөх аваад ингээд тэр боломж хүн болгонд байдаг гэж би бодохгүй л байна. Тэгэхээр би бол өөрийгөө амар нэлээ их юм авлаа эцэг ихээсээ үүлж гэж боддیں۔ Тэгэнгүүт тэрэн дээр маргаад байх юм юу байна? Одоо дахиад би л цааш нь үргэлжлүүлэл босгоно нэстэ тий. Тийм над би нийт хөрөнгийн маргаан өнрөөгийн өгсөн гарчиг юм да. Тий өнрөөгчтэй мооц юм аа. Одоо хичээлээ да. Тэгээ нөгөө манай аавын хэрэг дээр чи зариг өнрөө туг ариун туул хоёр холбоотой байдیں۔ Ер нь яллагдагчаар татагдана. Хэрэг үннээр явах юм бол. Гэхдээ үн бол тэрийг үннээр явуулахгүй байцаагч нь би тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд тэгэнгүүт намайг одоо өөртөөх нь хийж чадах юм нь болохоор угаасаа сэтгүүлч хүний эрх мэдэл юу вэ? Нийгмийн тархийг баазж штэ. Тэгэнгүүт эрх мэдлийнхаа хүрээнд ингээд хүмүүсийг миний эсрэг турхирж байгаа. Гэхдээ тэр яах юм? Надад юу ч болохгүй штэ. Гэр бүлийн чинь яг гэртээ болж байгаа хувийн бичлэгүүд
сошиал цацагдж байна. Тэгэхээр энэ хувийн бичлэг мэдээж яг тэр орчинд байсан хүмүүсийн гар утаснаас л одоо цацагдж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг алдцсан юм уу? Албаар цацсан юм уу? Би хийсэн тэр бичлэгийг. Тэгээ нөгөө ээж бронклоод дайрхын харж байгаа нэг хиддэг удаач юм бэ. Ер нь давтагдсан. Тэгэнгүүт нөгөө аргагүй штэ тэр чинь 17 тагоос хоошо хамт байсан нөхрөө алдаа тухайнаас нь 2 сарын дараа ээж нь нас орчиж байгаа. Тэгээ охин нь ээж одоо ингээд бүх юмыг хайтахан байлгая гэд ээжийг нөгөө буруу хийгээд одоо нэг сэтгэлээ онголохгүй найзуудтайгаа ууж муу штэ. Тэнгүүт миний гэр бүлд ерөөсөө тийм архичин хүн байгаагүй байхгүй намайг өсгөд. Тэгээ би ойлгохгүй байна тэр амьдрал миний танихгүй амьдрал байгаад байна. Тэнгүүт ээжтэй болооч энэ тэр заван балер хүүхэн болох гээд байна мэн тий одоо бид нэр ингээд цаашдаа та энэ дээр яг сэтгэлээ барьж үлдэхгүй л бол ингээд доошоо хязгааргүй явна. Та тэгээ хамаагүй маа ингээд алдаад дуусан гут миний аавын насаараа босгосон бүх хөдөлмөр салхинд хийсэд өнгөрч байгаа юм уу тий би тэрийг захиран зарцуулах гаагүй надад өгч юм уу гээгүй. Цаашдаа хэдүүлэн амьдрахын тулд ээж жоох ухаантай ах хэвээр шүүл гэдэг маргаан байхгүй юу. Түүнээс нэг аваадраа. Би тэрүүгээр нь яах гээд байгаа юм бэ? Тий. Солонгос кино шүү дээ. Тий. Солонгос кино ч л угаасаа эд хөрөнгөөс олж маргалдаал хэвээр бүх юм болдог хэвээр. Монголчууд арай корпорац ерөнхий захирал тий. Тий. Тэгэхээр энэ тэр бичлэгийн зүгээр жаахан хэсгээс нь л тийм ойлголт ер нь бол төрсөн. Угаасаа тийм жоохон бичлэгээс юм уу? Би тэгэл нөгөө туслах хүн байхгүй штэ надад одоо ховлох хүн байхгүй. Би хинт ховлох уу? Ээжигээ имээ байхгүй штэ. Аа байхгүй штэ. Би яаж болиулах уу? Гээд найзууд руу явуулангууд найзууд нь очиод зарчиж байгаа байхгүй да. Тэгээ яг найзууд нь надад ингэж хэлсэн. Тэр бичлэг цацагдахаас 7 хоногийн өмнө. Өнөрөө 12 уулзъягээд ах юм. Тэг уулзсан л байгаа зү. Тэнэг хүнтэй яриад байгаа юм. Ямар ч хүн сонсон ойлгож тээ. Тэг өө их чинь биш шүү. Тийм үү те. За. Монголчууд ягаад тэр бичлэгт реакчлаад юм гэхээр гэр бүлсүүд юм. Би бол аавыгаа өнгөрснөөс хойш би шууд ингээ нэг жил огт алкогол бүр хорсон. Алкоголыг баяр тэмдэглэж байхдаа уун. Түүнээс үгүй би хязгаарч зовлонгоо алкоголоор солих ёсгүй байхгүй да. Тиймээс улам сэтгэл санааны хямралд ордон штий. Тэгээд тэр чин хүн их уугаад ангууд эрүүл ухаанаа алдна. Хэвийн сэтгэхээ болно штэ. Тархиа гэмтэйг л. Тэгэнгүүт алкогол шууд ингээд өстой зөв хариулт биш байхгүй тий. Тэр тухай бүр бодооч хэрэггүй. Тэгээд би тэгсэн за тэгтээ нөхрийгээ алдах аавыгаа алдах хоёр өөр л дөө. Ээжигээ бас тэрэн дээрээ би их ойлгож байгаа. Тээж бит хоёр зүгээр угаасаа болчихно. Тэрийг нийгмийн асуудал болох ямар ч хэрэггүй байсан. Хэн хүссэн тэрийг тийм үстэй. Би юу гэж ээжийнхаа тийм амар ингээд юу сэтгэл crash out хийж штэ тэр хүн чинь одоо шууд ингээд panic tantrum хийж байгаа байхгүй юу сэтгэл зүйн ингээд асуудал нь ингээд дэлбэрч гарч ирж байна. Ийм эмзэг мэдээллийг би юу гэж тийм би хүн штэ одоо нөгөө галсан сүхийн шүлгэн дээр л нөгөө бусад сэтгүүлчнэрээ би тэгж хардггүй шүү. Миний амьдралд орж ирсэн тэр амар хоёр хүүхнийг ингээд би үйлдэлийн ингээд хараалах болгонд нөгөө яс зуусан нохой гэд нөгөө өглөө босоод өлсөөд ясаа хайгаад явж ийснаа нэг мэдээлэл очингууд яг нөгөө яс олцсон нохой шиг баярлаад нөгөөтгөө зууцсан ингээд сүүлээ шаруулзуудлаад явж байгаа гэд нэг тийм цохол байдаг байхгүй юу. Тэнгүүд яг тиймээс хүний сэтгэл зүйн тийм асуудалтай амьдралд нь тохиолдсон зовлонгоос болоод ийм хэцүү байдалд орсон байгаа хүний асуудлаа засгаа явж хахад нь одоо чамайг ингээд ийм хичмээр байдалд оронгууд бараг яах гэж харъя гэж байгаа юм шиг амар балиар ахгүй юу. Монголчууд тэрийг ойлгохгүй байх хэмжээний дорой талтай болцсон юм уу? Боловсролын тийм дорой байдалд байгаа юм уу? Би бас мэдэхгүй албаар ингээд байгаа юм уу? Би үнэхээр ийм муу гэж тэхгүй байна монголчуудыг. Сарвал ухаанд нь итгэх жоохон зүй байна монголчуудад тий. Тэхгүй бүр ингээд амар дороотцсон юм шиг ингээд дүгнэлт хийхээр арайч тийм биш байгаасай л гэж хүсчихэл байна л та. Тэг үнэн байх юм бол яана ястай харамсалтай юм а би явлаа. Хэдэн оны бичлэг юм? Тийм жил гарны өмнөх бичлэг. Жил гарных дээр чинь аав өнгөрөө 2 жил болж шээ. Тийм ээ тий.
Одоо ээжтэйгээ энгийн харилцаатайгаа юу сүүлийн нэг постн дээр бас л ээжтэйгээ маргалдсан, гомдсон пост хийсэн байсан. Ээж нь юу нь яагаад ийм байгаад байна? Эсвэл одоо ээжтэйгээ эсвэл яагаад иймэрхүү харилцаа үүсээд байна? Ээж бит хоёр бага насны зөрүүтэй гэхгүй юу? Төрсөн ээж ч юм уу? Тийм төрсөн ээж. Ер нь аль болох харагдталаа л доо. Ээжээ. Тэг ээж ч гэсэн намайг амар харагддаг. Тэнгүүт нөгөө ээж гэсэн чи орж ирээ шууд ингээд миний ингээд ингэрт ингэж наалтаад яг нэг эмгтэл хүн байгаа байхгүй юу нөгөө. Тэг ингэж наалтснаа миний хажууд байх ёстой хүн байхгүй байх гэж уйлаад. Тэг ингээд буруу байсан ч гэсэндээ миний л хажууд байж ах ёстой байсан. Алдаатайгаа бодгоо. Угаасаа бит хоёр амьдралыг тэгж л туулсан штэ гэдэг уйлаад ундаг байхгүй юу. Тэгэл би харагдаж байгаа. Одоо аав ээжийг яаж тэрвэрдэг байсан шиг тэрэл харагч байгаа. Тэг би зүгээр ээжийг гоё аялаад байж та гоё явалтай штэ шээ. Тэгэл хөрхи яахаа мэдэхгүй штэ. Заавар надад ирээгүй хэрнээ цовлон ирсэн. Тэгээд 2 жил өнгөрч байгаа. Хизээ зүгээр алах юм мэдгүй. Болохгүй ч байж магадгүй. Тэг юу ч гэсэн Монгол стоп бидний манай гэр бүлийн бүгдээрээ гээд амар ядрааж байгаа байна. Холдмоор байна. Ээжтэйгээ. Ээжгээ контролдох шаардлага байна. Ээжигээ контролдох гэдэг нь одоо нөгөө архины хамааралтай хүний айл гэр ямар байдаг вүлээ. Тийм байлгамааргүй л байна. Түүнээс ш яг миний хүслээр аяглаад миний хүслээр амьдрах гээгүү л те. Зүгээр л хуучин шигэ бай. Ээж амар сайн ээж байсан. Аав ажилдаа явдаг. Би хичээлдээ яваад дүүтэйгээ маялаад ээждэг. Тэр амьдралаараа одоо мэдээж тэр эргэж ирэхгүй л дээ. Тэгээ нөгөө дараачихаа амиг өөрсдөө л бичих ёстой л доо хайтайхнаар. Тэгэнгүүт тэрийг улам муу болгох гээд хичээгээд байх ямар хэрэг байна аа. Би одоо заа маань өнгөрсөн. Анхаарал халамж хэрэгтэй миний 2 дүү байгаа. Ээж маань байгаа. Ингээд тэгээ би өөрөө хайтайхан бас ажилтай амьдралтай. Би өөрөө хайтайхан байж ижил хайртай хүмүүсээ гоё ойлгох штеп. Тэгэхгүй өөрөө ойлгохтой чадахгүй байж ч хүмүүсийг яаж ойлгохтой байлгах юм тийм үстэй. Тэгэнгүүт ингээд гэртээ тийм токсик хаусхолдод байгаа хүн ямар ч карьертай ч юм уу анхаарах тийм нөхцөл үүсэхгүй байхгүй юу. Би гэртээ тайван байж ч урагшаага карьер бүх юм руугаа анхаарна. Надад тийм боломж алга байхгүй. Тэгэхээр би амжилт хүсгээ байлаа. Мэдхгүй та одоо тэгээд ямаар хүснэ хий. Та гоё агаарэ гэж ээжтэйгээ бүр тийм харилцаатай болцсон байгаа байхгүй юу. Би ээжээс тэгж гуйдаг одоо аавыгаа алдцсан одоо дахиад би ээжигээ алдах уу гэд. Тэгэнгүүт ганцхан зүйл байгаа байхгүй юу. Гэр бүлээс гадуур харилцаа ийм болгооч байгаа байхгүй юу. Бүх юмыг одоо юу гэх юм манай аавыг нас орохоос өмнө тэр нөгөө тугийн миний ариун туул айгүй олон нөгөө трол аккаунттай байсан юм байна. Монгол тэр трол арми систем амар хөгжсөн байдаг шүү дээ. Та мэдчихлээ тий. Угаасаа Монголд баг бүх хүн мэдж байгаа. Тэнгүүс сэтгүүлч нар ч угаасаа бүр тэрийгээ суурсан. Манай бүр нэг найз байна. Сонгуулиар трол нөгөө аримд ажилладаг. Сарын цалин 2 сая гэдэг гинэ. Тэнгүүтээ за арай чам руу дайрах даалгавар орж ирсэн. Чи битээ гомдоорой. Би ийм 5 аккаунтнаас чам руу дайрж байгаа шүү. Тэгэхээр энэ энгийн юм болцсон угаасаа. Тэгээл ингээд тэр трол аккаунтыг аавыг ажилуулдаг байсан гэдэг нэг хэрэг нээсэн юм байна. Тэгээд тэр шүүхтэр угаасаа ямар ч нотлох баримт байхгүй. Би хуульч хүнийхээ нүднээс харангууд ойлгомжтой тэр шууд хаагдана. Тэр юусаа хаашаач хол явахгүй хэрэг байсан. Тэгэнгүүт ингээд манай үеийн охтууд юм ярьж ин л та. Ариун зайгийн аав нь ингээд амар том гэмт хэрэг хийцэн. Тэгэнгүүтээ тэрийгээ дааж дийлэхгүй болохоор амар олцсон. Тийм чамайг тэгж ярь гэж бичиж өгсөн зохиол нь тэр байхгүй. Чи угаасаа ингэж ярих ёстой юм аа. Тэр хүмүүс тийм бэлтцсэн байжсэн. Одоо яг дүрмийн дагуу явж штэ. Планетийн дунд бас нэг болохгүй хэрэг
өмгөөлж байгаа л бас асуудалд ороод алуулцсан байх магадaltaй гэж яриад байдгийн. Тэрэн дээр яг яаж харддаг юм бол тийм үндэслэл байдаг юм уу? Мэдээж нөгөө өмгөөлөгч хүмүүс хэлэхгүй зү. Хэргийн өмгөөллийн нууцаа. Би зүгээр шууд хэлчихв болох болоо. Түрүүнээс хойш хамаагүй ярьчаад те. Женкотой оролцсон хүн болгон л угаасаа иймэрхүү тавил үлээж байдаг шин. Тэг битээ гэж зөндөөл хэлжсэн. Тэгээд одоо тэгээ яах вэ мэдэхгүй. Хүн хоббиш ус төрийг хийдэг юм лээ шүү дээ бүр. Яг донтчт юм лээ. Тэгэнгүүт нөгөө нэг зүгээр яг conspiracy гаргаж ирэл одоо энэ хүн тийм ажил хийжсэн, энэ хүн Монголд ийм ажил хийсэн гэл найзуудтай хүртэл ярихаараа бидний яриа бүр ингээ 3-4 цаг дуустдаг байхгүй. Тэгж амар хоббиш нөгөө ярьдаг. Тэгэнгүүт тэр хожоохон мэддэг хүн л мэдж байгаа. Энийг би чинь тийм олонний танил бай гэж юусэн амьдралтаа хүсээгүй шүү дээ. Тэгсэн чинь ялчгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ сайн ч юм уу ч тэгээд. Гэтэ яг одоо Facebook, Instagram хаацсан. Гоё нөө. Сошиалаас одоо хүн тэр үед хэр одоо? Одоо 7 хоног чинь. За 7 хоногийн хугацаанд яг сошиал тэ хэл амнаас хол. Гэтэ ер нь ингээд нэгэнт ингээд сошиалаар пост ичээд яриад ингээд сурцсан хүн хэл ам ингээд гар хөл заахгүй нэг. Харин тий өглөө босон бут нөгөө ярих юм бааман дээр бүгд нэрцсэн ирээд байгаа. Тэгэл талент харж байгаа бүгдийг ярьдаг шүү дээ. Цаашдаа тэгээд яг сошиалгүй байх уу? Энэ зүгээр тодорхой хугацаанд байгаа л зүйл үстэй тийм. Шаардлага гарахаар л нэг баг туу. Одоо ч нэг шаардлагагүй. Тий нөгөө нэг гой 2005-6 онд ч нөгөө нэг юу яадаг байсан шүү дээ. Манай нэг нагац ихч байдаг гэсэн юм аа. Үеэлэгч. Амар кул. Тэгээ найзууд нь гэрт нэрэл бөөнөрөө хамт салхималханд гараад тэгэл нэг амар кул байдаг байсан юм аа тэдний амьдрал. Одоо бид нарыг ч нөгөө тэр чигтээ сошиал медиа болсон. Тэр жоохон тэнийг юм шиг санагдаад байна бас. Тэгэнгүүт найзууд донд бас нэг ийм юм сонсоод 30,000 дагагчиндаа бартцаах мохонч шиг тэгэнгүүт нь би дагагчинд бартна гэж юу гэсэн үг ингээ хажуунаас нь ойлгохгүй. Тэг би зүгээр тийм жинхэнэ амьдрал руугаа л амьдрмаар юм уу? Гоё мессеж бичээд орой 7 цагт болцоонд явъя гэдэг тийм хөөрхөн. Тэ яг жинхнээсээ гадагшаа очоод бодитоор амьдрмаар юм тий сошиалаар биш. Тийм. Сайн нэг Нью-Йоркт хуулийн фирмд ажиллах боломж гарч ирсэн юм. Салин яг айгу бага юм байна. Тэгээд нийт зарлагаа тооцсон чинь нэг жил тэнд ажиллаж байгаад ирүүл гэсэн чинь хасахтай гараад гэхдээ яг бас Нью-Йоркт хуулийн фирмд ажиллах чинь хүн болгонд олдоод байдаг завшаан биш аахгүй тий. Тэгэнгүүт тэр яг тэр нөгөө багада төсөөлдөг байсан гоё хүүхэн болох юм руугаа илүү анхаармаар байна. Түүнээс би Facebook дээр дахиж айлуулагч хийж амьдрмааргүй байна. Угаасаа миний ирээдүй надад үнэр цэцэг юм шиг санагдаад байгаа болохоор нэг уртхаа хийгээд хайтахан UNICEF-т орох мөрөөдөлтэй тэрүүгээр л амьдрмаар байна да. UNICEF-т орно гэдэг чинь гоё мөрөөдөл шүү дээ тий. Монголоос хүн байхгүй шүү дээ. Тий. Ер нь хүмүүс тэр кофе асгаснаас хойш амар танхаа охин гэдэг болсон. Яа ингээд сошиалаараа өөрийнхөө байгаагаараа ингээд боцноо л илэрхийлж чинь тий. Тэрийг хүмүүс бас хэд танхаа хин тэрийг доромжилдаг чи хин бэ гэл ингээд дайрж байгаа харагддаг байсан л та тий. Тэрэн дээр яг таны бодол Монгол танхаа бишээр амьдрах боломж амар бага үт юм шиг санагдаад тах юм надаа. Тий. Миний бичлэгийг тэгэж дураараа хийгээгүйсэн бол кофе асахгүй л байсан шүү дээ. Анхдагч хүчин зүйл нь юу юм? Тэрийг яриач. Тэгэхгүй. Одоо тэгэл нөгөө нэг сүлд огтой холбоо гэд би нөгөө ганц төмөрт нөгөө хүн хүчндүүлсэн гэд манай огтой холбоо руу нэг охин. Тэгэхээр би шууд аваач намын групп чатн дээр ингэсэн гэж чинь тэгээд тавьчихгүй юу. Тэгсэн чинь ардын намын тролл гэнэ намайг ёо бүр юу ч алаад байгаа зүгээр. Тэгээд үгүй миний энэ нөгөө нэг цацсан яриаг биш. Ган төмрийн хүчин яар. Та нарын буруу асуудлаа хилцээд нөгөө албаар ингэж эргүүлээд байгаа байхгүй юм. Тэгэл за байгаль хөдлөлийн бодит байдлаар хэлэхээр өөрт ашигтайгаараа эргүүлж хөмөрч байна тий. Ер нь тийм. Тэгэнгүүт нөгөө нэг одоо ган төмрийн тухай асуудал хизээч яригдахгүй хэрнээ. Ариун заяачин галзуу штэ. Ариун заяачин ингэжтэй штэ. Үгүй юм болох амар олон талтай
тэгээд юм ер нь тэгээд харагддаг шигээ байх. Сүүлд 16 настай охины хэрэг дээр эхлээд одоо Намын Эрдэнэ, Га Эрдэнэг гэмт хэрэгтэн байх магадaltaй гэдэг бүгдээрээ масаараа нийтээрээ тий шаагж байсан үе. Тэр үед яг нөгөө амиа алдсан 16 настай охины хэргийг шударгаар шийдвүүлэх гэдэг нэг групп байсан. Тэрэн дээр нэлээд бас асуудал үүсэх шиг болсон шүү тий. Тийм үү. Би тэр групп руу ороогүй шүү дээ. Би нөгөө юу яасан? Instagram л ашигладаг шүү дээ. Facebook гэж манай үеийнхэн ер нь ашигладаг шүү дээ. Тэр чигтээ шалбаг хоогоо гэдэг. Тэгээд Instagram дээр нөгөө бас нэг хөөрхөн тэмцэгч мим хийдэг залуучууд энэ их байдэн шүү дээ. Сондон сайхан байхан тэгснэ юу лээ? Meme Hub Mongolia сайднаас энэ төргээ бас нэг тиймэрхүү пэйжүүд байдаг байхгүй юу? Тэгээд нөгөөтэйгээ сайхан ярьж аал хоорондоо юу яасан? Эхлээд тэр охиныг юу яаж болохгүй? Одоо гайрд номертой хоёрыг буруу гэд дараа дагуут нь боддоо. Та ингэ боддоо. Нэг хавцад тэргийн материал гэхэд дор хаяж юм байгаа тийм үү? Тэгэнгүүт эн чинь нэгэн штэ. Нэг хэрэгтэй хичнээн хавцад тэрэг байгаа вэ. Тэндээс ганц хуудас хальс гаргаж ирэнгүүтээ ингээл шийдчихдэг бол шүүх байгуулгаар яах юм бэ Монголоос. Тэгээд би монголчуудын нэг юм гайхаад байна. Ингээд хитрхи их сошиал медиа ашиглаад угаасаа амар дураараа болсон. Амар байлаар ингээд кофений охин байж гэл ингээд дандаа ихэвчлэн юм мэдрэл муутай хүн гэж би харж байгаа байхгүй юу. Тэг яг эрүүл хүн ингээд шууд хүн дээр очиод чи тэр их. Тэгээ яах гээд байгаа байна. Би мөн байна. Тэгэхгүй ингээд ийм амар дур зоргон хитрхи ингээд их дөнгүүтэй одоо хүний яаж ч хамаагүй юу ч гэж хэлж хамаагүй гэж бодсон юм уу? Мэдхгүй би надад энэ өстө таалагдахгүй. Бас л миний Монголоос хаширж байгаа нэг шалтгаануудын нэг нь байхгүй юу? Кофе асуудаг охин байж тэгээд ингээ өдөөс чи ширтээд байгаа юм. Бүр бичлэг хийгээд тэгэл би ингээд машин дотроо сууж байгаа хгүй уцаа оролцсон. Тэгсэн чинь гаднаас нэг их ч ингээл зураг дарснаа гэж мэгэл наа. Тэгэнгүүт бүр ингээ албаар бичлэг хийж байгаагаа харуулах газаа. Ингээд тэгээд ингээд цахан голгоод та юу хийгээд байгаа ингээд инээд хүрэл хөвшин настай хүн те би чи имээ дээр уусаа хөөрхөн санагч байгаа шүү дээ. Ер нь бол зүнц юм уу хаашаа те жоохон толгой дотор нэг юм буруу байна. Тэгэнгүүт ингээд чи мөн байж тээ би чамайг таньсан да гэж мэгэл тэгэл гэл явж байгаа ахгүй юу би ингээд Монголд угаасаа хүмүүс тэгээ дараа нь яг яах гээд байгаа тийм тий яг яах юм юу бах тийм ээ би мөн намайг уучлаарай гэж хэлүүлэх гээд байт юм мэдгүй тийм ээ би кофений юм уу мэдгүй яах ёстой юм бэ. Тэгээ ер нь охтынхаа холбооныхоо цаашдын үйл ажиллагааны талаар хэлж одоо нийгэмд одоо сая хэллээ шүү дээ хохирогч болцсон охтууд бас ирж гин тий сэтгэл зүрхээ хуваалцж байна. Тэгэхээр өөр одоо яг энэ яриаг маань ярилцлагын маань одоо үзэж байгаа хүмүүс өөрчөд яаж хандах вэ? Одоо манай охтын холбоон чинь ер нь иймэрхүү төрлийн охтууд аа. Хүчингээр хохирогч. За дийлэнх нь бол зүгээр ямар ч тийм асуудалгүй бусдад туслая. Ээж аав цагдаагийн байгууллагын хүмүүс ч юм уу те нэг иймэрхүү сэтгэл зүйн салбарын хүмүүс бүтэн өнчин болцсон миний насны охтууд энэ байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар чинь бас нөгөө тэр асуудалтайгаа яаж тэмцэхээ мэдэхгүй байж штэ. Их буруу замаар алхасан байна. Тэгээд одоо ингээд хамт олонтой болоод адилхан зовлон туулсан охтуудтай нэг баг болоод яваад үзье. Ямар бидний сэтэл муу байгаа биш гэдээ орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд анх охтын холбоо чи хоорондоо нэг чахтаа ингэж ярьж байсан. Би бүр амар хөөрхөн мис модель шиг охтууд орж ирж байгаа байхгүй. Тэгээд юу вэ би инфлюенсер биш чи инфлюенсер хийгээл бид нар чи хоорондоо тэгэнгүүт одоо нөгөө нэг яг таг мал дээр өссөн охин байна. Айлын хажуу өрөө түрээсэл байж байсан чинь нөгөө нэг ажил хийх гээл нэг газар угаагчаар орсон чинь ажлын байрны бэлгийн дарамтай болоод ингээл тэгэл хажуу өрөөнөөс ажил хийж чадахгүй хөөгдөөл тэгэнгүүт нь бидний тэр охин туслах бол амар амархан шүү дээ. Нэг газар ажил олж өгөөд за эмэгтэй цагттай газар ажилд орчих. Тэ. Тэгээ одоо энэ байранд ийм гайгүй нэр биш дээ хинэ хэл хоорондоо. Тэг ингээ нэг нэгээрээ туслал яваад байгаа байхгүй. Дотоод дотроо хэдэн охинд тусалж чадсан та?
Одоогийн байдлаар одоо яг 3 дахь охин дээрээ тулж ажиллаж байна гэж. Гэхдээ өөрөө бас тэгээ жоохон цаг хугацаа хэрэгтэй. Би одоо ингээ идэж юм тийм юмнууд яриад байна л та. Тэгээ окей. Заавал тийм амар яарад байгаа биш ш, зүгээр сайн найзууд бодлол нэгэндээ хантай гоё байгаа байхгүй юу. Тэгээ бид нарын гол нь татаад үйл ажиллагаа амар хөөрхөн нэгийгээ тийм гоё идгээдэг. Сайн нэг зураг зурдаг ивент хийсэн. Одоо бид нар нэг юм дууд фестивалтай ивент хийх гээд. Тэгэл ер нь нэг тийм гоё community л үүсэж байгаа. Охидын холбоонд нь ороход ер нь шалгуур гэж байна. Зүгээр л ирээд уулзаал Тэгээ охин мөн үү? Тэгэл явж байгаа. охин биш үгүй би шалгуур. Тэгээ манай охтуудыг харчаа нөгөө суучлаар банд нар амар. Хөөе охтын холбоонд орё. Охтыг хамгаалагчд банд бол юм би гэдэг нэг хөөрхөн тэгэнгүүт үгүй. Үгүй шүү гэлээ. Цаашдаа одоо UNICEF-т ажиллах хүсэлтэй гэд ярьлаа тий. Тэрэндээ хүрэхин тулд одоо Монголдо яг энэ чиглэлээр ажиллах гэж байна уу? Цаашаага явъя гэж бодож байна уу? Би Монголд хэр удаан тэсгийн нэрээ үнэхээр мэдэхгүй байна. Бүх юм ингээд эхлээд сонин санагдан дараа нь сэтгэл зүй рүү орно. Тэгээд тэр чинь би физиолог руу орж хэлж байгаа шүү дээ. Би одоо зүгээр Монголд амьдарч байгаагаараа physically sick болоод байгаа байхгүй юу? Бүр ингээд бүх юм ингээд дотор муу харуулаад байна гэх юм уу. Одоо би шудраг өсгөө оронд шудрагаас хайдаг тогтоодог ажил хийн гэж бодхоос бити тэнэгтэй даарэ гэж өөртөө хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Өмгөөлөгч хийж болдгоо юм уу? Одоо өмгөөлөгч чинь ер нь бүх зүйлийн шудраг усны дуу хоолой олчих та. Би Монголд хийхгүй. Монголд хийхгүй юу? Би одоо Монголоос зүгээр л амар айж байна. Би сайн өмгөөлөгч олчвал би алуулсан шүү дээ. Эсвэл миний эргэн тойрны миний хайртай одоо миний аавын охиныг яасан шиг миний хүүхдийг начиг байдалд оруулах юм уу? Гүү. Дахиж Монголын сэжгийн энэ тогтооцсон хүмүүсийн тогтоосон боловсралгүй адгийн тэнэг систем миний амьдралд гай болохыг би зөвшөөр бүргүй байна. Яагаад үдий болтол Монголоос яваагүй байгаа? Тэр бүр амар сонин шалтгаантай, намайг амар өвтгдөг шалтгаан. Сүүлийн цагаан сар гэр бүлэрээ байсан. Машин дотор аптер хэрэлтэй явж ирсэн яг. Хуульч мэргэжлийг би сонгоогүй. Аав сонгосон. Тэгээд би ингээд аавд хэлээдсэн байхгүй юу. Би Монголд одоо хуульч хийх юм бол би бүх moral ethic ингээд таны одоо намайг хүн болгож босгосон энэ сэр нуруу босгосон бүх зүйлсийг би нурааж ээж энэ хуульч болох гээд байна. Би тэгэж өөрийгөө тамлах ямар хэрэг байгаа. Би зүгээр интерьер дизайнер болоод нэг студенттэй ганцаараа тэрэндээ гүйцэтгэлийн компанид гэрэлцсэн. Ингээд ажиллаж явах мөрөөдөлтэй байсан. Та заавал ийшээ ингээд ийм муухай юм руу намайг оруулсан. Тэгээ би энийг чинь хийж чадахгүй. Эсвэл би гадаад очиж хуульч гэдэг жаахгүй. Би нөгөө нэг юм хүнд харагдахаар айтайхан хийчихэнгүүтээ яваад өгдөг. Угаасаа тийм юм хийж чаддаггүй юм. Дотроосоо зулгаагаад төгс гүйцэтгэлтэй төгс юм хийх гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө аав тэгээ бит хоёр нөгөө нэг маргалж исэн чинь манай би ийм охин өсгцэн юм уу? Би Монголоо дээр болгоё. Би энэ улс орныг засъя. Би ингэж боддог мундаг охин өөрийгөө өсгөөтэй гэж бодсон штэ. Гэс наавын нүдэнд нь үлмэс сэлгэнчдэг байхгүй юу? Тэгэнгүүт нь би үнэхээр хүсэж байгаа бахтаа гэж бодсон. Энэ эх орныг амар тийм хайрлах юмтай өссөн байхгүй юу? Бүр яг ингээд автаж, дурлаж хайрладаг юмтай. Тэгэнгүүт энэ болгон том болох тусам саарл болоод идэв юм байна. Гэхдээ энэ үргэлжлэх ёстой. Хичнээн миний амьдрал байхгүй болсон ч гэсэндээ өөр хэн нэгэнд энэ сэтгэлийн гал нь дүрлцэж өсөх ёстой. Аавтайгаа цагаан сарын өмнө яг тэр үеэр мэрэгчлээсээ болж муудалж ирсэн яриагаа гоё юм шүү дээ. Тийм аав намайг амар тийм эх орныгоо өөр төвшөндөө очихлаг мундаг охин өсгөж юм л гэж бодсон юм шиг аа. Тэгээд дааж тийм толгоон дотор надад орон зайчаал сэтгэлч гэсэн даваас. Зүгээр л үнсэн шуурга болоод байгаа.
Би одоо тэр үнэ алдаас аавын хэрэг байгаа цагдаагаас очиод уйлаад гуйсан ч юу ч өөрчлөгдөхгүй. Захиалгатай болохоор нөгөө их өндрөөс шийдсэн чулуунд оногч да гэд угаасаа кофений хэрэг гарч байгаад улс төрийн намд байгаа бүх хүнд хийж ярьж байсан. Тэрийг жоохон сонирхдаг бүх хүн мэднэ. Улс төрийг жоохон сонирхож байгаа бүх хүн ойлгож аваа. Зүгээр л ойлгохыг хүсэхгүй байгаа болохоор албаар тэр тэнэг комментиг бичиж кофений охин тэр сони юмнуудыг ярьж байгаа болохоос бүгдээрээ л ойлгож аваа. За бидний урилгыг хүлээн авч ингээд сэтгэлээ онготлон ярилцсан баярлалаа. Амжилт хүсье.